Сайн байцгаана уу Тэнгэр заяат монголчуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 21 аймагт цуврал бичлэгийн хаан 16 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр Увс аймгийн талаар та бүхэндээ ярьж өгье. Манайхан харин лайк андараад, subscribe андараад намайг дэмжээрэй. За ингээд туглан сууж таалан болгоно уу. Увс аймаг нь Монгол орны баруун хойморт их нууруудын хотхорын хойд хэсэгт өргөрийн дагуу сунаж тогтсон 69,600 мянган км квадрат газар нутагтай, баруун талаараа 200 км Баян Улхий, өмнө талаараа 152 км Ховд аймаг, зүүн талаараа 340 км Завхай аймаг, хойд талаараа 575 км Оросын холбооны улстай тус хилдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 1400 орчим км аслагдсан аймгийн төв Улаангомь хот далайн түвшнээс дээш 939 м-ийн өндөрт оршдог. Увс хяргас нуур, түүний эргэн тойрондох говийн бүс хархираа түргэн, хан хөхийн өндөр улс бүхий говь цөлөө улс нурууд мөн өндөр уулын мөнх цас, мөсөн гол хүртэлх Төв Азийн гадагш урсгалгүй айс хувийн босоо бүслөрийн бүхий л хэв шинжийг тусгасан газар зүйн өвөрмөс тогтцтой. Нутаг дэвсгэрийн 8.2%-ийг нь уулын хойд хэр, 14.5%-ийг нь өндөр уулын, 37.7%-ийг нь хээрийн, 39.6%-ийг нь говь цөлийн бүс эзэлдэг байх нэ. Байгалийн мужлалтаар Увс хяргас нуурын хотхорын цөлжүүхээр, хуурай хээрийн дид муж, хан хөхийн нурууны дундаж өндөрлөг бэлэрхэг уул бүхий хээр, хуурай хээр, ар хажуугийн ойн хээр, Монгол Алтай зүүн хэсгийн хархираа түргэн, сулдан муул, хотхор ян сардаг, уулын хээрийн дид муж тус батнаа. Ийхүү мөнх цаст өндөр улсын бүслүүрээс ойт хэр говь цөлийн бүсийг шилжсэн байгалийн олон бүслөрийг хамран оршдог аялал жуулчлалын олон төрлийн хэлбэрийг энэ нутагт хөгжүүлэх давуу талтай байх нэ. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс 758 м-ийн өндөрт байх ус нуурын түвшин, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 425 м-т өргөгдсөн цагаан дэглийн оргил юм аа. Хархираа төргийн салбарын улсанд далайн түвшнээс дээш 4000 м-ээс дээш өндөртэй 31 цаст оргилуулттай гэдгээр Увс аймаг нь ялангуяа уулчдын атаархал сонирхлыг их маш их татдаг аймаг байна. Энэ аймаг нь эрс тис уур амьсгалтай, жавар ихтэй, хүйтэн өвөлтэй бөгөөд дулаан зуны улиралтай. Увс аймгийн өвөл нь удаан, хүйтэн, зарим жилбэр маш хүйтэн байдаг. Агаарынхын температур нь хасах 30 хэм хүртэл хүүтэрдэг бөгөөд ихэнх нутгаар нь мөн цас маш их ордог. За зуны улирал нь болохоор богино бөгөөд дулаан, өдөртөө температур нь нэмэх 30 градус орчим дулаахан байдаг. Шөндөө харин сайхан сэрүүхэн, зуны хуурай салхи бас ихтэй. 1686 онд Ойрд Монголын хаан Галдан бошигт хархираа голоос сувг татуулж Увс нуурын хотхор 3 тээл, арсай, мянган бил, хар толгой, бор үзүүр зэрэг газруудад тариалж эрхэлсэн суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангомь сумын анхны шав тавигдсан гэж үздэг. Ийхүү газар тариалангийн суурин анх Увс аймагт тавигдсан гэж төгчд үздэг. 1871 онд Чандам уулын орчимд Дичэн Равжаалын хөндөд анхны датсан болох Лүүжин датсан байгуулагдсан Улаангомын хүрээний анхны суур болсон байна. Лүүжин датсангийн дэргэд чогчин дуган олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавлан сууснаар Баян Чандман уулын хошуу байгуулагдаж, хошуу тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ сүсгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж дөрөвдийн зоригт далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин улс төр засаг захиргааны төв болж өргөчгөд нөлөөсөн байна. 1931 оны 2 сард улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинжилэн Чандам уулын аймгийг Увс Ховд 2 аймаг болгосноор Улаангомь нь Увс аймгийн улс төр эдийн засгийн соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлтэй тавьсан юм аа. Чандам уулын аймгийг анх дугаар их хурлын 1925 оны 11-р сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд аймгийн эрх барих газар, аймгийн захиргааг сонгон байгуулж Дөрөвдийн аймгийн хуучин нэр болох Дөрөв далай хан аймаг нэрийг халж Чандам уулын аймаг хэмээн нэрлэж төвийг нь Улаангомьд сууршуулахаар тогтжээ. Чандам уулын аймаг нь 8 хошуу 41 сум 115 баг. Ийхүү Увс аймгийг үүсгэн байгуулсан байна.
1925-аас 1931 онууд Чандам нуулын аймаг, 1931-ээс 1932 Дөрөвдийн аймаг, 1933 оноос Увс аймаг гэж тус нэрлсэн ажээ. 1931 онд Чандам нуулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг нь 16 сум 150 баг 9133 өрх 43188 хүн амтай байжээ. 1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140 мянган төгрөг байсан бол 1961 онд 6.6 сая төгрөг, 1981 онд 33.7 сая төгрөг, 1990 онд 78.4 сая төгрөг болон өссөн байна. Увс аймгийн төв нь Улаангомс сум юм аа. 1957 онд байрлагын 3 дугаар ангийн тус сумд байгуулснаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдаж Улаангомс сум хотчих төлөвдөө хоёр нь орсон. 1942 онд эдэж дижээл хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангомт төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан. 1959 онд Улаангомт сумаас Улаангом хотыг тусгаарлан орон суух гудамжны 4-р хороо байгуулсан. Улаангомт сумд одоо Увс аймгийн нийт хүн амын 30% буюу 27,000 гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангомт сумын засаг заргааны хувьд 11 багтай бөгөөд 9 баг нь Улаангом хотод 2 нь хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхлэж байна. 2 баг нь. Тус аймаг нь нийтдээ 83914 хүн амтай. Хүн амынх нь бүтцийн хувьд 0-оос 14 насныхан 33.8%, 15-аас 64 насныхан 62.7%, 65 ба түүнээс дээш насныхан 3.5% эзэлдэг. Увс аймгийн хүн амын дундаж нас нь 24.1 байна. Увс аймаг нь чацарганаараа дэлхийд алдартай. Тус аймаг нь олон ясны хөлгийн нутаг юм. Мөн түүнчлэн алдартай хүмүүсээр их олон байдаг. Жишээлбэл Монгол төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэн Балгай байна. Монгол улсын соёлын гавьяачдын Дуутан Жавхлан байна. Мөн олон сайхан хүчтэй бөхчүүдийн нутгаас төрөн гардаг. Олон ясны хөлгийн нутаг болохоор энэ аймагт Дөрөв Дөхсаатан, Байд, Халах, Мянгад, Өөлд, Загчим, Бүрээд гэх мэт Дөхсаатан мөн Түргийн, Хотон, Казакууд гэх Дөхсаатууд байдаг. Шашин шүтлэгийн тухайд 88% нь буддийн шашин шүтдэг. Тэгээд үлдсэн ислам, бөө, христийг шүтдэг байна. Увс аймаг нь Монголын баруун хэсэгт хан хөхий, Хархираа, Түргэний улс, Увс нуурын хотрын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм а. Хархираа Түргэний улс нь залуу Атрат уул бөгөөд Хяргас Увс нуурын хотхороор шинэ төрөмлийн иргэний хурдас тархжээ. Чулуун нүүрс дотор хар тархтай гэх мэт чулуун болон барилгын материалын нөөцөгтэй мөн жамц давсны асар их нөөцтэй шүдэн уул энд байдаг. Увс аймгийн нутгаар Тис, Нарийн, Завхан, Ховд зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг, Ачт гэх мэт томоохон нуурууд оршино. Хар тэрмэсийн хавцлын боомын Бургастайн зэрэг аршаан ус бий. Аймгийн нутгийн ихэнх хэсэгт нь хээрийн цайвар хөрмөрс, уулархаг нутгаар уулын нугын талын ба хар шорон хөрстэй. Нуурын хэсгээр хөндий газраар намгархаг, элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч тагийн урмалтай. Нууруудын хотхороор говийн урмал ургадаг. Мөн ой хөвчийн буугд зэрэг амтнаас эхлээд говийн хар сүүл гэх мэт аан амтд илбэгтэй. Увс аймгийн 7 сум нь одоо Оросын холбооны улстай хилэгдээг. Энэ аймаг нь 19 сумтай. Увс аймгийн нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн аймгийн төв Улаангомд барилгын хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт Оросын холбооны улс руу гарах хилийн боомт, Давс сумын нутагт Боршоо, Тис сумын нутагт Тис боомт байдаг. Увс аймаг байгалийн үзэсгэлэнт газар олонтой. Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтойгоос гадна газрын хэвлийн нөөц нь бараг хөндөгдөөгүй. Газар тариалан эрхлэх соёл уламжлалтай. Байгаль цагуурын эрсдэс өөр амьсгал бүхий нөхцөлд дасан зохицсон. Ажил цаг хөдөлмөрч оюунлаг иргэдтэй. Ажиллах хүчний нөөц сайтай нутаг юм. Увс аймаг бол дэлхийн өвд бүртгэгдсэн нутаг. Дэлхийн хамгийн хойд захын анхны үслээрээ байгаа алтан элс. Дэлхийд ховордсон ирвэсний үлгэн нутаг. Монголын 9 гайхамшигын нэг Увс нуурын айн савын давтагдшгүй төрх төв соёлын нандин өв соёл бие биелгээ икэл ардын өвөрмөц ахуй зан заншлаараа алдартай.
Увс нуур. Монгол орны хамгийн том талбай бүхий увс нуурын дархан цаазд газар нь. Өмнө талаараа Харихра, Түргэн, Хан Хөхийн улс, хойд талаараа Тагны нуруу, зүүн талаараа Бөөрөг дэлхийн элсээр хүрээлэгдэн далайн түвшнээс дээш 758 м өндөрт 3350 км талбайг эзлэн оршино. Европ, Аз тивийн хэмжээнд байгалийн онгон хэлбэрээ хадгалж үлдсэн цөөн газрын нэг. Дулааны улиралд ирж өндөглөж цусдаг 405 зүйлийн шууд бүртгэгдсэн байдаг. Энэ байгалийн үзмжийг харахаас гадна усанд шумбах, наранд бие шарах, амарч алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Нуурын эрэг дагуу жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хиргас нуур. Нуурын гадаргын талбай нь 1407 км². Нуурын урд хойд хэсэгт эмчилгээний зориулалттай аршаан булаг олон бай. Усанд шумбаж, наранд бие шарж, загсчлах боломж бүхий Хиргас нуурын эрэг дагуу хар тэрмэс Хиргас нуур хэцүү хад зэрэг жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэцүү хад. Хиргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-аас 7 км үргэлжлэх 20 м хүртэлх өндөр хадан цохой байх бөгөөд түүнийг хэцүү хад гэнэ. Хэцүү хадны зарим оройн уснаас цохойн гарч гадаад далайн арал мэт үзэсгэлэнтэй сүртэй харагдана. Алтан элс. Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэлхийн элсний зүүн хэсгийг Алтан элс гэж нэрлэдэг бөгөөд 177.5 мянган га газрыг эзэлнэ. Энэхүү элс нь дэлхийн бөмбөрцгийн төрж орсон хамгийн хойд захын элс цэг юм. Олон зүйлийн ургамал энд ургах төдийгүй элсэн доороос оргилох булгаас их аван урсдаг цэнгэг устай голгойх булаг шамд баян бүрд бий. Гадны нөлөөнд авталгүй элсэн банхан дунд хадгалагдсан үлдсэн өвөрмөц эко тогтцыг Алтан элс дундаас харж болох юм. Хан Хөхийн нуруу. Цөлхээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг, экологийн тэнцвэрийг хадгалдаг чухал ач холбогдолтой газар юм. Хан Хөхийн нуруу оймод, голгорих, ургамал, ан амтан илбэгтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд олонтой. Гоожурын хүрхрээ. Ховцмын нутагт Монгол Алтай нурууны салбар улсын нэг Харихра Түргэний улсын баруун урд тогтсон олон нуурын улсад оршино. Шиврийн голын зүүн цутгал уу ширэг хэмээх газар 17 м өндөрөөс ундаг хүрхрээ юм. Аялагч та гоожрын хүрхрээгээс холгүй орших жуулчны баазад амарч тухлан алжаалаа тайлаад явах боломжтой. Мөнгөд цахир уул. Давс тусмын төвөөс 50 орчим километрт цагаан саарлонгийн шохон гантэг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй далайн түвшнөөс дээш 1600 метрт өргөгдсөн уулыг мөнгөд цахир уул гэнэ. Энэхүү уул нь шохон чулуу, боржин өнгө алгалсан, хад цохион дээр нь ургасан гацуур ойтой, өвөрмөц тогтоц, үзэсгэлэн хосолсон байгаль эхийн бүтээсэн үнэт ховор дурсгал юм. Дэглий цагаан уул. Монгол Алтай нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний улсын ноён өргөл Дэглий цагаан уул нь далайн түвшнөөс дээш 3978 м өндөр. Ой тайга уулын ховор ургамал амтны аймагтай. Түргийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд хадны сүг зураг, хэрэг сүр, булш бонхон, түүх соёлын тусгалуудтай улсын ар бэлд онцгийн тасархай жуулчны бааз олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Олон нуур. Бөхмөрөн ховцмын нутгийн зааг дээр далайн түвшнөөс дээш 3000 м өндөр Харихра Түргэний улсын дунд том жижиг 108 нуур бий. Мөнх цас, сүрлэг хад уулс, улаан номдорсон нэн ховор ирвэс, аргал, янгар, буг зэрэг 20 зүйлийн ан амтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Цагаан шувуутын дархан цаасад газар. Увс нуур үүрэг нуурын усан сангийн хагалбарт оршин. 72 зүйл хөхтөн, 173 төрлийн жигүүртэн, 2 зүйл мөшгөгч байдаг. Цоохор ирвэс, аргал, янгар, халиун буг, хөдөр зэрэг манай оронд төдийгүй дэлхийд ховор амьтад илбэгтэй. Цагаан шувууд уулын баруун биед орших үзэсгэлэнт үүрэг нуурын хөвөөгөөр жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Аршааны ам. Увс аймгийн Ховцмын нутаг Аршааны аманд 3 өнгийн нуур байдаг бөгөөд хамгийн доод талд нь ногоо нуур, дунд нь шар нуур, дээд талд нь улаан өнгийн нуур бий. Нууруудын эхэнд Аршаантай Вансамбруу цэцэг элбэг ургадаг. Энэ газрыг 2004 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Чандмаа уулын дурсгал.
Чангман болон Монгол, Төв Аз төдийгүй дэлхийн техникийн хэмжээнд яригдах бие даасан цогцлбор соёлын нэг юм. Хөрөл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон иргэншил болох Дорнод Монголын дөрвөлжин буш, Дундад Азийн Скифийн соёл хэмээх энэ хоёр соёл иргэншлийн онцлогийг аль альнийг нь харуулсан ихээхэн өвөрмц онцлог үхий дурсгал юм. Нүүдэлчдийн уламжлалт ахуй, өв соёл, ёс заншил, язгуур урлаг, түүх соёлын дурсгалууд, үзэсгэлэнт байгаль, өвөрмц тогтоц, байгалийн бүс бүслүүр бүхий үзэгсэнд уус нутагт тавдаа морилно.